Орой минь төргий бүгдэнд нь. Орой минь. За бас яг нэг урдчлаар төлөвлөгөөтэй ээж байгаа болохоор бусад хүмүүсээ төр орж ирэхийг хүлээцгээдэг хүмүүнийхээ. Тэр орж ирж хүлээгээд өнөөдөр миний хийж байгаа усны лайв бол усны уналт хэрхэн үүсдэг юм бэ? За энийг чинь бид нар дээр маш их хүмүүс ирж асуудаг. За дийлэнх бидний хувьд бол маш хэдхэн цөөхөн одоо төрөлдөөс ядаргаа стресс гэл хилээл төрөөхөн тэндээ одоо хүмүүстэй өнгөрөөдөг бол уналт гэдэг өөрөө асар том одоо процесс юм аа. Тэгэхээр энэ бол та нартай үзүүлэх гэж байгаа хуйхны нэг үргэлжлэл хэсэг юм. За би бас нэг мядаг гэдэг хүнтэй хамт эхлүүлэхээс нөгөө хүмүүс бас яаж вэ да. За хүмүүсээ төр хүлээж энэ хараа. Усны уналт байна. За эхлэе да. Хуцаанаасаа жоохон за ус уналтын анхныхаа үснийхаа бүтцийн тухай одоо үснийхаа хүмүүсийн үсний эрүүл мэнд яг одоо хүмүүс өөрөө хичнээн үнэтэй одоо савн шампунь худалдаж аваад тий дүрхдэг боловч ч гэсэн эсвэл үсчин дээр очиод үснийхээ уналтыг одоо зогсчихно гэж найддаг. А зарим нэг бүлэг хүмүүс болохоор ус унж байгаа усууд болохоор нэг тийм дутуу угаалтаас үүдээд унжиж чинь гэж бас үздэг. Тэгэхээр би энд нь одоо та нартаа дараах зүйлээс болоод ус яг яагаад унаад идэм бэ гэдэг бас одоо юунуудыг хэлье. За би мядгыгаа урьдсан байгаа шүү. Тий, би медгагаа урьдсан байгаа. Анх лайв эхлүүлэхдээ. За ягаад тэгэхээр маш олон хүмүүсээс бас бидний нөгөө сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй хамт одоо энэ сэдвээр ярилцмаар байна гэж энэ дээр урьдсан байгаа. Энэ дээр анх лайв эхлэхдээ хэлээд өгөөрэй. За ингээд байна. Медгагаа уг нь урьдсан байгаа юм да. Медагт инвайт очсон уу? За ингээд үзэхлээрээ бидний өсний уналт гэдэг бол маш олон зүйлээс болж бүрддэм байна. За дээр одоо 2-3 хоногийн өмнө би ямар нэгэн байдлаар хүмүүсээс маш их асуултууд ирэхлээр нь лайв одоо хийж эхэлсэн. За үүний дараа би бүр ингээд хариулж дийлэхэргүй их одоо асуултуудад булаадлаа. За тэгээд энэ ус гэдэг чинь ямар их одоо хэмжээгээр унтсан байд юм бэ? Хүмүүст энэ усны асуудал гэдэг ямар их тулгарсан байд юм бэ те? За ихэнх хүмүүсийн хамгийн том алдаа бол зүгээр нэг салуунд очиод тэгээ нэг тэжээлийн тос төрхүүлэл уналтаа зогсооч гэж хардаг. Гэтэл үгүй маа, уналт дотроо маш олон хэв шинжийг агуулсан байдаг. За бидний хамгийн сайн та нарт хэлдгээр бол усны уналт маань одоо аливаа нэг жишээ нь одоо жирэмсэн эмэгтэй ус уналт гэж үзлээ гэж бодоход чинь жирэмсэн ээжийн ус уналт бол ерөнхийдөө одоо төрсний дараах ус уналт. За дээрэс нь яагаад энэ үүсдэг вэ гэхлээр төрөөд эмэгтэй хүн ураг руугаа өөрийнхөө одоо урагдаа бүх кальцаа шилжүүлдэг байгаа. За энэ кальцаар минь ургийн минь одоо нурууны яс тий толгоон яс, гавлын яс бүтчиж хүүхэд гэдэг юм бүтдэг. За энэ яаж юм гэхээр ээж бүх кальцаа ураг руугаа шилжүүлсэн гэсэн үг. Ийм учраас жирэмсэн байгаа үед чинь витамины дутагдал буюу витамин А маш сайн уугараа гэж хэлдэг. За хоёр дахь зүйл бол юу байдаг вэ гэж хэлэхлээр архаг цус багталтын хэв шинжүүд бас байж идэг. За 3 дугаарт нь цус багталт гэж хэлэхээр витаминаас гадна төрөлтийн цус багталт байна. Аливаа нэг өвчлөөс үүссэн цус багталт байна. За төмрөөс үүдэлтэй цус багталт байна гэдэг таймлж хэлхийн аргагүй олон нөхцөл байдлууд байж идэг байна. За үүний дараагаар үзээд ирэхлээр бидний нөгөө амьдралын хэм маяг буюу зуршил байгаа юм. Хит оройтож унтдаг, хитрхи их гар утас компьютер дэлгэцийн донтол бий болж идэг. Хитрхи их нэг зүйлд одоо буруу зуршилт автаад ирэхээр тэрний сөрөгдөл. Одоо энэ компьютер гэдэг зүйл маань бол ерөнхийдөө байнга биднийг одоо
эсрэг одоо ямар нэгэн итэвхтэй туяа маань өөрөө байнга цацарч идэг гар утас компьютероос. За тэр маань өөрөө өсний булчингийн массыг маань барьж өгөөд гарч ирж байгаа үсийг чөлөөтэй амьсгалуулдаг гэсэн үг. Ингээл ирэхээр ерөнхийдөө үс уналт гэдгийг ганцхан ганц ойр жишээний хэв шинжтэй ойлгож болохгүй. За ямар нэгэн бие маань архаг доройтоод хит ядраад ирэхээр бас өвчнийн үйлдэлтэй өвчнөөс үүдсэн одоо өвчлөлүүд маань үс уналтын хэв шинжээр тодорхойлогдож идэг гэсэн. Өвчнө одоо аливаа нэг өвдөлт ихснэ гэдэг маань биений ямар нэгэн одоо биед тааж тохирохгүй зүйл бий болоод ирэхээрэл үс уналт үүсэж байна л гэсэн үг. Тэр маань өөрөө уналтаар илэрхийлдэг гэсэн үг. За яах одоо өнгөрсөн. За бас энд нөгөө хүний минь авч байх гээд бас. За эндээс бас үс уналт үүсдэг. Тэгэхээр бид нар өнөөдөр та нарт үзүүлээд байгаа энэ хэсэг зүйл юу вэ гэхээр энэ бол хүний хуйхны нэг хэсэг байгаамаа. За одоо ингээд ихэнх хүмүүсийг энэ хүмүүс айгүй сайн хандуулаарай. Та нарын дунд ийм хүмүүс байдаг. Та нарын дунд ийм хүмүүс байж байдаг тий. Одоо би нэг ийм шампунаар аваад угаацсан юм аа. Энэ айгүй сайн шампун билээ. Чи угаачих гэж хэлдэг. Гэхдээ тэр за одоо манай яг нөгөө дохионы орчуулагч мэдэг маань орж ирж байна. За авсан байх гэж найдаж байна. За сайн байна уу? Энийг одоо юм дээр татах юм. Орой минь төргий их тулгуу өөрт чинь дуулгаж. За уучлаарай. Зүгээр. Бид хоёр бас ерөөсөө цагийн өмнө л баг хоёр хоорондоо маш хурдтайгаар харин нэвлүүлж чадлаа. За сонсголын бэрхшээлтэй иргэдийн хувьд бол бас тэр болгон мэдээлэл авч чаддаггүй учраас ус уналтынхаа бас түүхүүдийг мэдэхгүй тий. Тэгэл ганцхан нэг сайн шампунь хэрэглээ зогсчихно гэж боддог. Энэ хизээч өрөөсгөл ойлголт шүү манайхан. Ус уналт хизээч нэг өдөр 1-7 хоногийн өмнө хизээч ирдэггүй. Мэдгийгаа аливаа зүйлийг тохируулж байгаа хооронд нь би ярьж л байдаг хөө. За тэгэхээр ерөнхийдөө ус уналтын одоо хэв шинжүүд бол маш олон байдаг байх нэ тий. За тэгээд андрогены дутагдал, дистроны дутагдал, за тэгээд кальцийн дутагдал, D-витамины дутагдал гээд эрдэсийн шинжилгээг маш сайтар өгөх хэрэгтэй. Тэгэхээр това нэг зүйлийг хүн өөрөө ингээд зүгээр хар ухаанаараа бодож болохгүй. Бид нар ингээд өчнөө сайн үнэтэй бүтээгдэхүүнүүд авчингуудаа л одоо жишээ нь уналтын ампул угаахгүй. Тэгээд ингээ ангуудаа тагын онгоолгол ингээ шууд толгойн дээрээ хасгачдаг. Тэгээд тэрнийг нэг хит ичсэн болгоод ингээ өөрийгөө ингээд одоо аливаа нэг зүйл дээр хуураад юм уу өөрийнхөө одоо зүйлээр эзэн байхгүй авсан бүтээгдэхүүнийхээ үр шимийг үзэхгүй тууштай байхгүй итгэл үнэмшил байхгүйгээр бид нар хизээж амжилтанд хүрэхгүй. Тэгэхээр ус уналдах процессыг би одоо та нартаа усны пакэжин дээр маш бага хэмжээгээр ярьж байна. За энэ та бидний харж байгаа усны маань нэг хэсэг гэсэн үг. Хүний хуйхны нэг хэсэгхэн хэсгээс нь аваад усны бүтцийн бүдүүмж том антом байна. За энэ юу вэ гэхээр хөлсгийн булчирхай байна, энд тосны булчирхай байна. За энэ усны булцуу байна. За энэ усны булцуу маань анхан шатныхаа хоол тэжээлийг артер вены судасаас аваад буюу одоо хүний бие өөрөөсөө. Тэгээ маш олон төрлийн нервийн хилгсэн судсуур байгаа. За тэгээ арьсны 3 давхарга байна. Арьсны 3 давхаргынхаа доотлолт нь буюу бидний нүдэнд үзэгдэж байгаа хуйх гэдэг зүйлийн доотлолт нь харагддаггүй эдгээр хэрэгтэнгүүд байдаг гэсэн үг. За эдгээр хэрэгтэнгүүд маань хамгийн гол нь цус багталт гэдэг үүсэд ирэхээр эндээс шимт хичээл авахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ маань өөрөө эндээс шимт хичээл аваад ургалтынхаа их үүсвэрийг үүсгээд бидний нүдэнд харагдаж үүсгэж явдлаа 2 жилийг туулдаг гэсэн үг. 2 жил бараг цагаар. Тэгэхээр толгойн усны зарим нэг хэсэгт нь ус ургаж байхад зарим нэг хэсэгт нь унж ийн. Тэгэхээр усны шатлалыг 3 хуваадаг ургалтын шатлалыг. За энэ ургалтын 3 үе шат гэдэг маань өөрөө наривчлан хэлэх юм бол усны анаген үе, катаген үе, телеген үе гэдэг ийм 3 үе шат байгаа. За энэ дээр байж байгаа тийм. Энэ хараа анаген, катаген, телеген гэдэг. Тэгэхээр анаген үе гэдэг маань бол ерөнхийдөө өөрөө хамгийн энэ араа ингээд сайхан цусаа дүүрчгсэн, хоолоо авсан, шимт хижээлтэй. За энэ булчин баригдаагүй юм гоо чөлөөтэй хүчил төрөгч авч амьсгалж байна. За энэ үе шат маань өөрөө эсээс хоолт хижээлээ аваад дээшээ гарч ирдэг гэсэн үг. За энэ анагийн үе бол ерөнхийдөө амьдралын туршид 3-6 жил тасралтгүй ургадаг мөч гэсэн үг. За дараагийнх нь үе болохоор катаген буюу 1-2-7 хоног. За дараагийнх нь телеген буюу 3-6-7 хоног хальснаасаа мултраад гарч ирж байгаа гэсэн үг. Нэгсэндөө энэ хараа. Энэ дээр ингээд ус маань хальслагдаад хөвшөрсөн ус маань унж ийн дахиад ийшээ анагийн үеийг шинэ ус рүү шилжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг л одоо хүүхэд төрдөг шиг те
биднэрт ингэж ус маань үргэлжийн мөнгө тасралтгүй төрж биднийг ингэж одоо тэтгэж идэг байх нэ. Тэгэхээр усны уналтын бүтээгдэхүүнүүдэд та нар дандаа харахтаа ард шошгыг уншиж явах хэрэгтэй. Одоо витамины комплект, этил фенол, магний, улаан буудаа, шар буурцгийг, амин хүчил, сүүний амин хүчил гэдэг байгаа. Сүүний амин хүчилтэй. За тэгээ дээрээс нь мэдээж маш олон төрлийн биотин, органины найрлагатай, эрчимтэй сэргээх эмчилгээт бүтээгдэхүүнийг сонгох гэж хэлээд байгаа. Тэгэхээр найрлагандаа эдгээр зүйлэл байх юм бол та бүгд минь юу гэж үзэх үү гэхээр энийг үсийг эрчимтэйгээр нөхөн сэргэнэ. За усны бүтээгдэхүүнийг бид нэр хамгийн сайндаа нэг том савлгаатай бүтээгдэхүүн авлаа гэж бодоход 6 сар түүнээс дээш хугацаанд хэрэгжилж ижил энэ маань үр дүнгээ өгдөг. Та бодоод үзэлтэй та хатхан авчгаад эмнэлэг дээр очоод маш хурдан эмчилдэг тариа надад нэг гин ширхэг өгөөгүй л одоохондоо энэ дэлхийн хаанч байхгүй байгаа гэсэн үг. Урьдчилан сэргийлэх вакцин гэж байгаа болохоос. Тэгэхээр энэ уналт маань өөрөө нэг өдөр үсчээгүй нэлийн олон өдрөөр явсан учраас бид нар энэ уналтыг тууштай үзнэ гэсэн үг. За би өөрийнхөө нүүр хуудсан дээр нүүр номон дээр усны одоо гүн угаалт гэдгийг заасан байгаа. За тэр гүн чигшүүлж угаах гэдэг нь ямар учиртай зүйл вэ гэхлээр ерөөсөө усны бүтцийг дэмжиж өгнө. Усны одоо энэ арсны 3 давхаргыг чигшүүлж өгнө. За арсны 3 давхаргыг чигшүүлэхээс гадна тэр хөөсөн баабл маань буюу усээ маш сайн угаахаар эдгээр энэ хөл тослогийн булчирхаанууд бүр ингээд год хитэлтэйш татагдаад бүтэн цэвэрлэгдэж өгнө гэсэн. Тэгэхээр хүмүүс дийлийнх нь ингэдэг би өдөр болгон угаадаг гэж ярьдаг. Хэрвээ та өдөр болгон угааж байгаа бол 2 жилийн дараа усныхаа 40% алдна гэсэн үг. Энэ нь бол ерөөсөө хүн болгонд байгаа дэлхийд дахинд байгаа нийтлэл хам шинжээнийг. Тэгэхээр өдөр болгон үсээ угаах бол хамгийн буруу ажлын нэг. Тэгэхээр яадаг вэ гэхлээрэ за өдөр болгон угаахгүй тулд таны энэ хөлсний булчирхай, тослогийн булчирхай маань өөрөө идэвхтэй ажиллаад 72 цагийн дараа гадагшаа бүх бохирдлоо гаргасныхан дараа буюу энэ арсны гадаргуй дээр хайсныхан дараа та өөрөө ус угаана гэсэн үг. Энэ хамгийн зөв угаалт. Тэгэлгүйгээр бид нар энэ арсны гадна давхарх чи өөрөө бохирдлоо гаргасны дараа бас энэ арсныхаа ашигтай бактериар өөрийгөө хамгаалж яадаг гэсэн үг. Тэгэхгүй тэр ашигт бактерийг нь байнга цэвэрлэгээтэй шампур хуулж аваад ахаар энэ маань маш эмзэг мэдрэмтгий амархан улаадаг, амархан тууралт өгдөг. За тэгээ будах гэхлээр эдэт шүүс туураад байдаг гэдэг. Сүүлийн бүлэгт бол сүүлийн 1 жил бол хүмүүсийн одоо толгой дээр бол эдэт өрөвсөл маш их гардаг болсон. Маш олон зүйлийн одоо шалтгаанаас болж идэг. Хит халуун унтснаас болно. За тэгээд дээрэс нь агаар муутаагаас бас болно. За тэгээд байнга ачид цэвэрлж гүн угаалт хийдгээс болно. Гүн угаалт гэдэг зүйлийг олон хийсэн хизээж сайн биш. Аливаа нэг юмыг хийхдээ хэтрүүлж хизээж болохгүй. Тэрэнд норм тогтоох ёстой. Өвлийн уйлрал одоо ялангуяа бохирдол эхэлсэн үед 10 хоног тутамдаа нэг угаах нь хамгийн сайн байдаг. Зүгээр л та үсээ маш сайн хөөсрүүлээд удаан 10-15 минут сайхан массажлаад жигэд тухраад үс чин өөрөө гараа ийхэд хятнаад хяхраа дугарсан үедээ уушлаараа эзэнтэй би цэвэрлэгцэн гэдэг дохиог өгж байгаа үед та угаалтыг хийх ёстой гэсэн үг. За ингээд бид нар хамтдаа ярихад усны булцуу маань ингээд байж гэн тэ. Энэ булцуу маань хүмүүс ус цагаан ингээд үзүүр дээр нэг цагаан амтай унаад байна гэдэг чинь энэ булцуутай унаад байна гэсэн үг. Гэхдээ тэр маш олон шинж чанар байдаг. Мэдрэлийн гаралтай уналтууд бол дархлаа суларсных системийн гаралтай уналтууд маань өөрөө юм зоосон хэлбэртэй цаграх хэлбэрээр ундаг. Энэ бол архаг гүн ядаргаа. За тэгээд дархлаа хит муудсных ингэж унжидаг. За энэ маань буцаж урахтаа цагаан өнгийн үстэй одоо цагаан өнгийн үс ургадаг тэр одоо яг зоосон хэлбэрийнх дээр за тэрэнд огт санаа зовох хэрэггүй. Одоо арсны меланимин гэдэг бодис маань өөрөө ажиллаад хар усыг цагаан усыг хар болгож ургуулдаг гэсэн. Хүн болгоны угнаас мэдээж цагаан ус ургадаг. Гэхдээ тэрийг меланимин ихтэй болгож хар болгодог. Тэгэхээр энэ системийн гаралтай уналтууд маань цочрол их авж байгаа учраас тэрүүхэн тэндээ тэр хэсгийн арьс чочирж байгаа гэсэн. Ингээ арьсны нөгөө коллаген шахагдаад ингээд яг хэвийн хэмжээндээ ороод ирэхээр буцаад хар устай болно гэсэн. За ингээд дахиад ярихад угаалтыг маш сайн хийж явах юм байна. 10 гаруй жил одоо халгаатай эмчилгээ хийгээд ус уналтыг маш олон хүмүүстэй одоо ингээд эмчнэртэй хамтраад ажиллаад тий арьс харшлын эмчнэр байна, дотрын эмчнэр байна. Ингээ хамтраад үзэж байхад бол маш олон шинж тэмдгүүд байд юм лээ. Тэгэхээр зөвхөн нэг үсчингээс авчгаад тэр үсчингийнхаа одоо ихтгэлцлэр явж болохгүй нэ гэсэн үг. За үс бол тодорхой хэмжээнд бол хөгшөрдөг. Гэхдээ амьд биет байгаа учраас та зарим нэг нь буюу одоо
нэгэсэндээ 3-аас 6 жил болцсон ус хөгшрөөд унж байхад дахиад шинэ үст ороосоо гарч ирж идэг л гэсэн. Түүнээс биш энэ ус таны насны адилтай хөгшрөнө гэж хэлж байхгүй. Настай адилхан байна гэж хэлж байхгүй. Үргэлжийн мөнгө гуйжилт явагдана, үргэлжийн мөнгө шинжилэлт явагдана гэсэн үг. За өшөө усны талаар хүмүүс надаас ч асууж исэн зүйлүүд ч үлээ. За мөн дааврын эргэтөнгүүдээс бол шалтгаалж бас ус ундаг. Дотоод шүүрлийн булчирхай буюу бөөр булчирхай даавраас болоод ус унж идэг гэж хэлдэг. Тэгээд хүний биед ямар нэгэн цохисгүй, дархлаа хит сулрах, Д витамины дутагдалд орох тий. Аливаа нэг зүйл тэнцвэргүй болоод ирэхээр л ус унана гэдэг чинь эзэндээ өөрийгөө одоо ядарч байгааг илэрхийлж байна л гэсэн үг. За тэгээд өшөө ямар нэгэн Хувир авгаалтыг 7-оос 10 хоногт нэг удаа маш сайн чанартай угаарай гэж бас зөвлөмөр байна. Хувир авгаалт миний нүүр номон дээр эсвэл энэ дээр уж байгаа тайхаа гэдэг пэйж хуудсан дээр бол болно. Ер нь тусбар хүний үсний хуйхыг дотор талд нь маш олон ангилдаг. Энгийн хуйх гэж байна. Энгийн хуйх маань 72 цагийн дотор хөлс тослихоо булчирхайг ялгаруулад өөрийгөө цэвэрлж болно гэдэг үйлдэлийг өгдөг хуйх. Тослог хуйх гэж бий. Хагтай хуйх гэж бий. Тэ? Хагддаг. За эдээд өрөвсөл буюу бисероз хуурдаг хуйх гэж бий. Бисерозыг бол одоохондоо бол эмчлэгдээгүй байгаа. За ер нь бол бас ингээд ажиллаж байгаа орчин, амьдарч байгаа нөхцөл, амьдралын зуршил гэдгээс шалтгаалаад үсэнд янз бүрийн харилцангүй адилгүй зүйлүүд тохиолддог. Жишээ нь маш их бохирдолтой газар ажилладаг, тоосчл ихтэй газар ажилладаг хүмүүсийнх бол маш их ундаг үснүүд. За тэгээд унана гэдэг маань өөрийнхөө хөлс тосыг одоо бүтэн ялгаруулад дээрээс нь нөгөө бохирдол хур болж үлдээд ирэхээр уналтууд бас үүснэ. За хоёрдугаарт нь үсэнд бас хачиг гэж бий. Зүйл бий. Хүний биед угаасаа л бүх биед ямар нэгэн тодорхой хэмжээгээр одоо шулуун гидсэнд хүртэл илтүү хэрэгцээгүй хэлхсэн хорхоонууд байдагтай адилхан хүний хуйханд ч гэсэн хачиг гэж байдаг. Тэр хачиг маань өөрөө хит их бохирдуулаад ивэл одоо үсний халислагдсан байгаа халисаар хоолж идэг бас хачигнууд байдаг. Тэгэхээр тэрнийг зөвхөн балансыг барьж тэнцвэртэй байлгана л гэж хэлээд байгаа. Тэр огт байхгүй гэж бол хийжээж байхгүй. Тэгэхээр тэрийг тэнцвэртэй. Зүгээр ямар нэгэн байдлаар зүгээр хөдөө орон нутагт явж байхад за сүүлийн бүлэгт бол 10 жилийн хүүхдүүдийн хооронд бол бас нөгөө бөөсний асуудал, хуурсдах асуудлууд бол нэлээд гарсан байсан. Тэгэхээр ерөөсөө л хажуу авирганыхаа хүүхдийг өөрийнхөө хүүхдийг байнга шалгаж байгаарай. За тэр тохиолдолд бол угаалтын арчилгааг хамгийн сайн хэлнэ гэж бас хэлмээр байна. За өшөө асуултууд байна уу манайхаа? За ингээд бүх бүтээгдэхүүнүүд маань ус уналтын бүтээгдэхүүнүүд маань одоо дийлэнхт миний мэдхийн бүтээгдэхүүнүүд дотор би маш олон бүтээгдэхүүнийг судалдаг. За тэгээ бүтээгдэхүүнээ судлахдаа би ингээ орчуулган дээр нь одоо ингээ сууж байхдаа би хизээч ингээл энэ өстө шууд 100% гэж энэ зогсооно гэж хизээч би тэрэнд итгэдэггүй. Энэ орчуулгыг аваад би эмч хүн дээр очдог. Эмч хүн дээр очиод би хянуулдаг. За энэ ямар учиртай энэ магний гэж юу гэлдэм булчингийн маасыг сулдсан юм байна те. Бид нар маш их стрессддэг. Маш их стрессдж байгаа тэр хялгасан судсууд маань өөрсдөө ингээд нарийсаад ирэхээр булчингуудаа одоо ингээд суллаж чадахгүй одоо өсгөө барьж чадахгүй алдаад идэг гэсэн. Тэгэхээр тэр хэсгийг сулж өгдөг зүйлийг одоо бүтээгдэхүүн дотор магний орсон бол энэ бас илүү сайн сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүд арай илүү эмчилгээний чанартай бүтээгдэхүүнүүд дээр давмгаа орсон байгаа шүү. За хоёрт нь бас ус уналтандаа нэг зүйлийг би бүр маш гол нэг зүйлийг хэлж чадаагүй орхисон байна. Энэ юу вэ гэхээр хүмүүс маань өвлийн цагт одоо бид нар ч гэсэн залуу бага наснда үсээ угааж шууд гараа авчдаг. Найт үстэй. Тэр хөлдөн. Тэг хөлдөд яах вэ гэхээр энэ үсний чинь хуйхнад орч маш олон булчинлаг эргэтэнд байгаа. Тэр булчингууд маань өөрөө агшил сундаг. Тэрний агшил суналтанд нөлөөд байхаар үс тархины хялгсан судас маань өөрөө нарийсэл өгөөд үснийхаа булцууг хоолж чадхаа болчдөг гэсэн. Өнөөдөр би өөрийнхөө нүр хуудсан дээр бичсэн шүү дээ. Яг энэ голын энэ олон шар өнгийн хялгасан капилляр судсууд маань өөрөө агшил сунж идэг гэсэн. Эдгээр агшилтанд ороод ирэхлээрээ нарийсаад энэ үсээ цусан булцуугаараа хоолж чадхаа гэсэн. Тэгэхээр ганцхан ус уналтыг бид нэр зүгээр нэг юм уналт цус багталт буюу үсний уналтыг цус багталттай хийжээж холбож болохгүй. Маш олон төрлийн хам шинжүүд хоорондоо нэгдсэн байж ич энэ үр дүнийг өгöd байгаа юм. Би танарт хэлээ л да. Жишээ нь ойролцоогоор энэ хүн тийм ээ үсээ ингээд орой дээрээсээ ингээд сэрэгжээд халзан болтлоо энэ хүн байна өөрөө нэг 3-аас 4 жилийг явцсан. Энэ хүн 5-аас 10 жилийг явцсан. За энэ бол бас эмэгтэйчүүдэд зориулдаг. Тэгэхээр ус уналтын нүдэнд харагдаж байгаа үс чинь та нар за өөрөө хилээд очдөг энэ зүйл бол
одоо эмэгтэй, эрэгтэй гэж хоёр янз хуваагддаг үсүнэлт. Тэгэхээр эрчүүдийнх голцоо урд хэсгээсээ буюу М хэлбэрийн халдварлалтаас хоошоо ингэж халдварладаг. Энэ ардлын дагсны эсрэг халзрахгүй үлдчихэж байгаа. За эмэгтэйчүүдийнх бол яг энэ орой хэсэг хоёр шанаа. Тэгэхээр үсунлтын бүтээгдэхүүнийг буюу амтлыг та нар дүрхэхдээ энэ амтлыг та нар дүрхэхдээ дандаа ийм пипитик байгаа үзүүртэй. Энэ пипиткээрээ уналтыг, тослогийнх одоо тослог хагныхыг бол энэ пипитик маань өөрөө ингэнгүүт ганцхан туслыг байна. Ерөөсөө туслыг тавилаа, шингээлээ. За хоёрдугаарт нь бид нар үсээ маш сайн хизээж бидний дунд нэг мартагдсан зүйл бол самандаггүй. Тэгэхээр та нар ингээд Европ кино үзэхээр хардггүй ингээд орой ингээд эмэгтэй хүн үсний будгаа үзчихэд ингээд үсээ самнаа л ингээд юм яриа сууж идэг. Энэ бол үсний хамгийн анхдагч фитнес. Тийм учраас үсийг урахгүй, гэмтээхгүй, хуух гэмтээхгүй, болж игэл ийм ямааны ивэр ишээр хийсэн, эсвэл ийм хулсан модоор хийсэн ийм зөөлөн бондгортой ийм самнуудыг ашиглаж явах хэрэгтэй гэж хэлж байна. За яаж юм хүмүүсээ? За тэгэхээр ерөөсөө үс самналт бол бидний энд шалгаар. За ингээ сайхан сам. За ингээ самнахтаа сайхан энэ хэсгийг сайхан ингээ самнаж өгнө хараа. Үс уналтанд өртсөн л бол та нар ингээ доороос дээшээ хизээч ингэхгүй. Хүн гэдэг маань өөрөө бас би яваад хөгшрөх тусам дандаа арьс доошоо сундаг бүх юм. Хүн ингээд ихээс гараад ингээ өндийж гарч ирчээд насаа хатсан бүхийдэг дандаа. Байгалийн таталцлын хуулиараа ингэж бүхийдэг. Тийм учраас нүүрэн дэллэг хийхдээ дандаа дээшээ, үсээ самнахтаа дандаа дээшээ, ар хэсгийг самнахтаа дандаа дээшээ нараа. Дандаа дээшээ ингээд. Тэгээ бүр ингээд нэг хит сайхан самнангууд энэ бол үсний таны өөртөө хийж байгаа хамгийн том фитнес болно. За. Бодог багснуудыг аваад ирээ. Бодог багс аяг. За өшөө үснийхэн асуултнуудаа оръё. За тэгээд өшөө чинь надад дээр бас хэд хэдэн асуултууд ирсэн байгаа. Үсний асуултыг бол би хариулахад бэлэн байна. Үсний асуултыг тавихад та нартай би бэлэн байна. Ямар нэг үсний зовиртой хүн байна уу? За үсний онцлогоо үйлчлэхийг бол ямар ч газар очисон бид нар бол энэ төвшөнд бас хийгээд өгнө гэсэн үг. За тэгэхээр ихэнх үсний бүтээгдэхүүнүүд маань одоо сүүлийн үед гарч байгаа ийм шинжлэх ухааны үндэстэй нэлээ их клиник лабораторийн туршлагаар орсон эмчилдэг бүтээгдэхүүнүүд маань юунд их анхаардгүй гэдгийг та нартай маш сайн хэлж өгье. За энэ юунд их анхаардгүй гэхээр би түрүү хэлсэн шүү дээ. Үсний энэ анагийн үе гэдэг байгаа зү идэвхтэй ургалтын үе. Энэ бол хагас ургалтын үе, энэ намралт үе буюу одоо халснаасаа мултраад хөгшин үс нь унаад шинэ үс гарах үе байхгүй юу? Тэгэхээр ихэнх үсний бүтээгдэхүүнүүд маань энэ үеийг хурдан болгоод буюу одоо хөгшөрсөн үсийг мулталж гаргаад шинэ үеийг нь удаан үргэлжлүүлэх. Анагийн үеийг удаан үргэлжлүүлэх тийм одоо бүтээгдэхүүнүүдийг илүү төлхөө бүтээгдэхүүн дотроо шингээж өгсөн. Тэгэхээр та нар маань үсний бүтээгдэхүүнийг сонгохдоо савн, шампунь аливаа нэг юмнуудыг сонгохдоо зөвхөн шампуньд хизээж найдаж болохгүй. Доктор талаасаа эрдэсийн шинжилгээ өг. Ямар нэгэн витамины дутагдалд орж үгүй юу гэдгийг шалга. Өөрийнхөө эргэтэн тогтолцоог аягүй сайн хар. Ямар нэгэн хүндөвтөр өвчлөл бий юу, гүй юу гэд. Тэгэхээр та өөрөө үсчин дээр очих нь үсчин тань дээр үйлчлэх нь ингэж ийж одоо хавсарна гэсэн үг. Та өөрөө сайн бүтээгдэхүүн сонгох нь тэр сайн бүтээгдэхүүнээ тууштай, маш сайн чанартай өөрийнхөө төлөө хэрэглэнэ гэсэн үг. Зүгээр л ингээм усанд ороод хальт хөлт үсээ угаачаал ингээл гараад ирж байгаа бол та тэр олон сар жилээр одоо хуримтлагдсан байгаа тэр тос өөхний булчирхаа маш их одоо шарсан хуурсан юмд дуртай хүмүүст бол тос нэлээ ихэр ялгарч идэг гэсэн үг. Нөгөө хүний бие задардгүй тосууд чинь бас арьс үсээр дамжигдан гардгаа гэж бас эрдэмтэд үзчихэд юм байлээ. Тэгэхээр бид нэр хуйхны цэвэрлэгээ хийж үсээ сайтар угаана гэдэг чинь энэ хөлсний булчирхай тослогийн сувгийг л цэвэрлээд байгаа гэсэн үг. За тэгээд үс уналтын олон юм шинжүүд байна. За тэгээд ерөнхийдөө бол сүүлийн үед маш их залуудсан гэдэг дохио маань ерөнхийдөө ингээд одоо оройтод ажил хийхдээ сууж хахт бол манайхан ихэнх нь ингээд фэйсбુક дээр байнга байж идэг, унтдаггүй тэгэл эсвэл хоорондоо ингээд одоо энэ карантины үеэр бол ингээд нийлээд талцаа тоглолцдог тий. Тэгээ ингээд тоглоод ээж идэг 5 минутын дараа энэ шампуныг авдагч.
нийлээд тоглоод ичдэг. Тэгэл ерөөсө шүнжэнгөө унтахгүй эсвэл өглөө нь ингээд нойр солигдчихдаг. Тэгэхээр том шампунь. Хүн өөрөө өөрийнхөө нойрыг солино гэдэг бол дархлааны системийн үед айгүй их өөрчлөлтөнд орж байгаа. Хүний биеийн дархлаа гэдэг маань одоо жишээ нь халуурна, бие жоохон арзалцсан тий аливаа нэг ханаа төрчингүүд ингээд нос нулимс гарна, бие жоохон сулдна. Энэ чинь дандаа дархлаа унаад байгаа гэсэн. Таны биед гаднаас орж ирсэн байгаа хортой вирусыг таны энэ дархлааны системүүд чинь хоорондоо зодолдоод байлдаад түлхэж гарч байгаа гэсэн үг байхгүй биеэс түлхэж гаргаж байгаа. Шээс хөлсөөр гаргаад байна гэсэн үг. Тэгэхээр бид нэр ерөөсөө амралтыг маш сайн зохицуулах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол өс уналттай хүмүүст бол ямар нэгэн байдлаар ийм том савлгаатай гэр бүлээрээ аваад удаан хэрэглүүлэх зүгээр эдэн шүү ийм шампунууд. Тэгээд найрлагын дотроо дандаа цитоксин, биосумлин, этонил, фенол, магний, улаан буудаа, шар бууцаг, амин хүчил, биотин, арганин, ургамлын өсвөрис. За тэгээд нөгөө цайны модны ханд за тэгээд лимон гэж бас байгаа. Лимон маань өөрөө бас нөгөө тос хөлсгийн бусгааг маш сайн цэвэрлж өгч. Цайны модны ханд бол ерөнхийдөө харшилтай айрсанд тэнцвэртэй байлгаж идэг. За тэгээд дээрээс нь жүржийн найрлагууд байгаа. Розмаригийн найрлагууд байгаа. Эднэр бол бүр ерөөсөө хамгийн сайн аргон ойл гэдэг зүйлүүд бол өсний хамгийн сайн хаан витаминууд гэж хэлж болно. За тэгээд өсний уналтын эсрэг шампуныг хэрглэж явах явцдаа хэтэрхий их цайвар өнгөөр будсан, сор тавьсан, маш олон төрлөөр үсээ цайруулсан хүмүүс уналтын шампунаар угаангууд